Яатсан талахгүй. Би цайгаа уухгүй. Яагаад тэгэхээр 16:8 гэх нэг хагас мацаг барьж байгаа. Тэгээд хоёртой цайг нь хийгээд өгчлөө. Одоо тэгээд цай ундын өгчөд гэрээ цэвэрлээ та. За энэ миний баг өглөөний цай гэх юм уу? Нөгөө нэг 16:8 гэх хагас мацаг барьж байгаа шүү дээ. Тэгээд одоо 12 болж байгаа болохоор би өглөөний цайгаа уух чинь. Бацаатай дупутэй юм шүү. Тэгэл гэсэн шидийн ногоо хийчтий. Ээжигээ хоол идэх гэхээр яагаад ингэж идэв? Ха? Юу? Момо юу? Папа юу? Манайхуу юм идэх гэхээр баба гэж хэлдэг. Баба гэж хэлдэг тийм. Баба шүү. Тэгээ Монгол гэрийн зардаг хажуудаас Амбуу тоглосон. Зүрхээ мэдэж идчихэд ягаад ээжигээ юм мэдгүй ингэж идэв чи. Ээжигээ хоолноос амсаад бүүн амсчихлаа. Би халбаар өрс идэггүй шүү. Тэгээд яг хоолоо идчихсэн чинь жижигхэн залуу тачгимж гүйж ирээд ээжийн хоол гоё харагдаад өвөр дээр сууна гээд тэгээд одоо бүр баясцсан идээ сууж байна. Цадаж байна уу өрмийн? Бохоо. За юу. Болчихно. Тад идэх юм уу? Идэхэд хараад юм уу? Идэхэд хараад байна уу? Шүүдээ ээж нь хоолоо идэх. Ээж нь холбоо бүлээн болчих. Баг хөх үлдээсэн жоохон путак. Идээ та. Эрүүл боллоод эхэлсэн чинь миний ярьс бүр амар гоё болж эхлээд гээ байжсэн чинь бүр дахиад амар муухай болоод заяа. Одоо нэг арай гайгүй тавьширж байгаа юм. Энийг битүү биржсэн улаан болоод яг энэ нэрүүний доор мор ингээд бүр юмнаас харшилсан юм шиг болж молоод тэгээд одоо сүүлийн 1-2 хоног арай гайгүй болж байна. Одоо энэ улаан нөгөө мөрөн энд би бэж ш. Тэг би бодохдоо зүгээр нөгөө нэг эрүүл хоолцсон чинь тал болчиход байгаа машин үү? 173 гэдэг. Машины тоон. Тэгээ нөгөө дотроосоо детокс хийгдээд ингээд нүүрэн дээр нөгөө нэг бохирдол нь гарч байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээ яг яасны мэдэхгүй л юм. Тэгжэл таамагласан шүү дээ. Би өөрсдийн 16:8 гэсэн энэ дайта тусдаа бичлэг болгоод нэг 7 хоногор ч юм уу тавчхан бичлэг болгоод оруулъя гэж бодож байгаа.
арай олондоо нөхөр битээр идээд хүүхдүүдтэй нэг нөгөөд маргааш миний хоол. Тэгээ нөхөр өөр газар хоол идэн. Тэгээд энэ одоо энэгээр амтлах чинь. Тэгэл токоондоо игээд болоо. Яагаад усыг идэв гэхээр энэ намтагчтай ингээд жоохон соус шиг болгоод усаа хийчих болно. Би зүгээр дээр нь цацсан болохоор зүгээр ингээд усаа хийчлээ. Тэгээд тос ус ингэж хийхгүй бол наалтан. Тэгээд хоёрдугаарт ингээд шаргадаад доороо бүр ингээд төлөгдөд наалтчихдаг байхгүй юм махан болохсоор л тийхгүй тулд тэгээд усанд жоохон жигнэгдээд зөөлхөн болоод идэх болохоор ингэж хийж байгаа. Хоол болж байгаа хооронд тасглаа хийчихдээ юм уу гэж бодож байна. Йоо. Тасглаа хийчлээ гэдэг чинь том ажил шүү. Зя орой хоол бэлэн. Энэ миний маргааш идэх нөхөр бит хоёрын одоо идэх манай хоёрын хоол. Тэсэл алтаад байж байна. Хэдэн оноотой хоол гинэ? 500. 500-аас 500 юу? За. 30 юм уу? Гаяа. Араа илэн үү? Оо за. Араа өтгөө. Араа тэмдэг. За. Аны томш. Тагаа хэдэн? Ага 34. За тийм үү? За. 34 хил дөө идэлвэ. 10 хил байна. Зогсож байгааг нь хараад байгаарай. 10 35 гэж штэ. Аха. Үгүй. Манай нийт 44 жантаас гэж. Одоо их зарчилгаагаа хийчээд унтах чинь эхлээд энэ Juson Minyo гэдэг Beauty of Juson-ы энэ нөхцөлтэй юм хөргөн маск байдаг аахгүй юу, шаврын маск. Тэг хэдүүлээ түрхэж харъя. Энэ бүрхийяга яа ингээд тавьсан. Одоо энэ хар энэ цэг шиг юмнууд харагдаад байгаа. Тэдрийг одоо нэг 15 минутын дараа энэ чинь хатаад ингээд бийжээ тэрэн тэгэнхээр нь жоох усаар нургаад ингээд массажлаад угаачаар айгу айтайхан. Энэ айгу гоё маск. Нэг 7 хоногт нэгээс 2 удаа тавьчихад бол зүгээр. Нөхцөлттэй тэгээд тослог холимог хүмүүст гоё тохирох. Би чинь тослог холимог арстай. Тэгээд маскыг нэг 7 хоногт нэг мэг тавьчихад бол гоё байдаг. Одоо болохоор энэ Kynie-гийн ампул тонерыг хэрэглэж байна. Энэ амар хөөрхөн ийм хөвөнтэй байдаг өөрөө. Тэгээд энэ дэр нэг шингээж аваад маск шиг тавьчих болдог, пад шиг. Дараа нь энэ Kynie-гийн Vita Drop Serum-ыг түргсэн. Тэгээд энэ Pleview-гийн eye cream-ыг түргсэн. Хамгийн сүүлд нь энэ Juson Minyo-гийн гэлэн тос
Энэ бараг дуусч байна дөө. Надад бол тийм хүрх юм бидэг байхгүй юу гэж зүтдэг. Тэнийг дандаа арчирчлаа дуусны дараа би сандаг. Жуулн ус мөс рүү орохгүй тэгээд тэнд нэг харагдаж байгааз гарандаа ингээд зүчдэг. Гарлуус ус урсдаггүй. Ийм юм бэдийн тэгээд дандаа мартчихдаг. Пока. Амар шимээрх орж ирээд байсан чинь бүндөө шүүж штий. 고민이 많다 그러는데 좀 하려고 좀 더 해야지 이렇게. Өчигдөр хийгээд бэлдсэн байсан хоолоо идэж байна. Жижигхэн жуулж ширчин одоо жоохон снэк идэж жагаад агаагаа ундаа тийм ээ. Юу гэх гэж. За бид хоёр баглж аваад агаагаа авахар явж байна. Ого тэгээд бас буудлын нийтэл Бууцаа идсэн үү? шүлээ угаад тэгээд Сайн идсэн үү тэгээд? бүгднийг тусгасан. Бүгдийг тусгацсан уу? За болч. Би дуурайсаа гэртээ орж ирлээ. Гадаа бүр амар үүдэн байна. Яг хөлтөг чинь хөлтөхгүй бүр бушуухан гэртээ орж ирээд одоо 2 хүүдээ хоол ундын ийгээд том хүмүүс маань ирсэн юм чинь би нэг тасглаач усанд орлоо. Бай бай.